Итгэлийн ахын дус та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Тэгээ өглөө бүр амьд үгээр үгийн үйлчлэлийн шинэ 7 хоногийн цаг эхлэж байна. Тэгээ өнөөдрийн цагийг Бурхан эзэндээ даатхан залбираад энэ цагаа өргөжлүүлцгээе. Хайртай эзэн Бурхан минь танд баярлалаа. Бидний шинэ 7 хоногийн өгсөн талархъя. Тэгээд эзэн минь энэ үгийн гайхамшигтай цагаар дамжуулан энэ 7 хоногийн туршид эзэнд өөрийнхөө амьд үгээр бидний итгэж таны үгээр замнаж, таны үгийг хэрэгжүүлж, таны үгийн үр өгөөж тэр агуу хөрөөлийг бас хүртэж амьдрахад манд бидэнд тусалж өгөөрэй. Үгээр өөрчлөгдөж, үгээр удирдуулж, үгээр шийдвэр гаргаж, үгийг үнхээр бид бас зуурж амьдрахад манд та бидэнд тусалж өгөөрэй. Таньда бүгдийг өргөж эзэн Есүсийн нэрээр даатхан залбирч байна. Амен. Халелуя. За өнөөдөр бүгдөө бага зүйлд үнэнч байх гэсэн сэдвээр хамтдаа суралцгаая. Матай номын 25 дугаар бүлгийн 21 дугаар эшлэл, Лук номын 16 дугаар бүлгийн 10 дугаар эшлэлийг тус уншицгаая. Эзэн нь түүнд сайн байна, итгэмжид сайн зарц минь. Чи цөө юмд итгэмжид байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор гэжээ. Хэн бага юмд итгэмжтэй байна, тэр нь их юмд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юмд шудрах бус байна, тэр нь их юмд ч мөн шудрах бус байдгаа гэж хэлсэн байна. Амен. За тэгээд өнөөдрийн уншсан хэсэг дээр нэгэн итгэмжит тийм одоо зарцын тухай ихний хэсэг дээр гарч байгаа. Эзэн нь зарц нартаа талант өгөөд өгөгдсөн талантыг итгэмжит зарц нь баг гэж хамлалгүй тийм ээ аривжуулж ашиг олсон энэ нөхцөл байдлыг харахтаа эзэн нь магтан сайшааж байгаа. Сайн байна итгэмжит зарц мэнэ гэд. Тэгээд цөөн юмд тэр итгэмжтэй байсан учраас түүнд ихийг хариуцуулж байгаа. Түгээр зарахгүй тэр өөрийнхөө баяр баясгаланд тэр зарц боолойгоо тийм оруулж байгаа тухай үйл явдал гарч байна. За тэгэхээр өчөөхөн баг зүйлд үнэнч байсан одоо хүнийг бичээст юу гэж хэлсэн бэхээр сайн тийм ээ байна итгэмжит зарцман гэж тийм одоо хэлсэнтэй адилхан өнөөдөр Христ итгэгч нар бид нар ч гэсэнтэй альва зүйлийг томоос нь эхлэх биш. Альва зүйлийг тийм үнэхээр томыг нь л тийм хүлээж авах бас харин эзнээс бидэнд өгөгдсөн жижигхэн зүйлч гэсэн итгэгч нар бид нар бас итгэмжтэй байх нь чухал юм а гэдгийг энэ сургаалаас бидэнд зааж байна. Тэгэхээр энд магтагдаж байгаа зарц бол багахан талант авсан ч түүнийгээ баг гэж хамлалгүй үнэнч байж аривжуулж тийм чадсан нэг юм аа. Хүлээж авсан нэг талант нь өөр хэн нэгэнд өгөгдсөн талантаас хэд дахин бага байсан ч гэсэн түүнийг тийм гололгүй түүнээс ашгийг олж үнэнч байсныхаа төлөө магтагдсан эзнийхээ шагналыг хүртсэн зарцын сургаалаар дамжуулан эзэн өнөөдөр бас бидэнд бага зүйлд итгэмжтэй байх нь бас ямар агуу хөрөөлөд дагуулдгийг бидэнд бас заан сургаж байна. За энэ нь бидний хүн нэг бүрт бурхнаас өгөгдсөн авьяас чадрын тухай сургаал бөгөөд үнд ихч бай, багч бай, үнэнч байх ёстойг бидэнд заан сургаж байна гэсэн. Лук номын 16 дугаар бүлгийн 10 дугаар эшлэлийг дахиж харах юм бол хэн бага юмд итгэмжит байна, тэр нь их юмд мөн итгэмжит байна. Хэн бага юмд шудраг бус байна, тэр нь их юмд ч мөн шудраг бус байна гэж тийм тодорхой хэлсэн байгаа. Энэ үг нь үнэнч байдлыг магтаж байгаа тийм сургаал. Тийм учраас том зүйлд тийм зөвхөн үнэнч байх биш, бага зүйлийг ч гэсэн үнэлж, бага зүйлд ч гэсэн үн цэн өгөх нь бас үнэхээр тэр гайхамшигтай ёроол юм а гэдэг тэр зарчмыг бидэнд өнөөдөр зааж байна. Тэгэхээр энэ утгаар бүгдээр өнөөдөр жижиг зүйлийг ч гэсэн хүртэл эхлээд жижиг зүйлд хүртэл өнөөдөр үнэнч байхад бүгдээр хамтдаа суралцгаая. Хүмүүсийн ерөнхий хандлага бол тийм илүү одоо том зүйлийг тийм хүсдэг. Бага зүйл өөрт нь ирэх юм бол тийм чамалдаг байна. Хүний арга зам, хүний ойлголт бол эхнээсээ л том хөдлөж, илүү их мөнгө олж, илүү их өндөр байр суурь, илүү их албан тушаалыг тийм ээ, албан тушаалтай ахийг эрмэлзэж хүсдэг болвол харин бурхан хүнийг яаж ашигладаг вэ гэхээр энийн томч бай, жижигч бай, бурханы хүслийг хамгийн ихэнд тавихын чухлыг тийм ээ бидэнд энэ сургаал бүр маань зааж чиглүүлж өгч байна. Тэгээ хүн энэ ертөнцид аливаад хэрэглэгддэг, аливаад дүүрэгдэж байдаг савтай адил юмаа гэж Илч Паул тийм ээ хэлсэн байдаг. Ром номын 9-р бүлгийн 2-р эшлэлийг харах юм бол нэг зурмгийн шавраар хүндэтгэлийн нэг сав, ердийн хэрэглээний өөр нэг сав хийхийн тулд ваарчин шаврынхаа дээр ирэх мэдээлгүй гэж юу гэж тийм ээ тодорхойлсон байна. Мөн 2-р Тимот номын 2-р бүлгийн 20-р эшлэлдэр
Том байшин зөвхөн алт мөнгөн төдийгүй мод тийм ээ шавар суулга тийм ээ шавар сав суулгаж гэсэн байдаг. Зарим нь хүндэтгэлийн, зарим нь ердийн хэрэглээний хамаа гэж тодорхойлсон байна. Тэгэхээр бурхан өөрийнхөө алдрын төлөө, өөрийнхөө сүм чуулганд бас өөрийнхөө хүмүүсийг энэ ертөнцид алдрынхаа төлөө ашиглахын тулд тийм ээ түүнийг тэдний үр өгөөжтэй байлгахын тулд тэдний заримыг нь алт шиг мэт, заримыг нь мөнгөн сав мэт, заримыг нь модон тийм ээ болон шавар сав мэт үнцэнтэй болон энгийн зүйлд ашиглах тэр бүхий л хуваарлалтыг бурхан өөрөө хийдэг гэсэн үг байна. Энийг Паулос хэлэхдээ 1-р Коринт номын 12-р бүлгийн 11-р эшлэлдэр энэ бүхнийг өнөөх нэг л сүнс ажилуулдаг бөгөөд өөрийн талаар хүн нэг бүрт тийм ээ хуваарлаж өгдөгөө гэж хэлсэн байна. Тэгэхээр итгэгч биднэрт их зүйл байна уу? Эсвэл бага зүйл байна уу? Хийж байгаа зүйл маань амархан байна уу? Хийж байгаа зүйл маань хүнд байна уу? Үнцэнтэй зүйлийг хийж гэнэ үү? Үнцэн багтай зүйлийг хийж гэнэ үү? Аль нь ч байсан Бурханаас даалгасан бүхнийг бид нар дуулууртай дагаж үнэнч байх нь тийм ээ өөрөөр бил итгэгч болгоны өөр юм а гэдгийг энэ сургаалтын одоо бидэнд зааж байна. Тиймээс үүнийг Бурханаас өөрт чинь даалгасан ажил гэж бодохдоо бүгдөө энэ нь жижигхэн байсан ч гэсэн талархан хүлээн авч энэ жижигхэн зүйлд итгэмжтэй байж энэ жижигхэн зүйлийг амжилттай хийж бүтээх юм бол эзэн цааш нь өргөжлүүлээд илүү их зүйлийг бидэнд даатгах болно гэсэн энэхүү сургаал тийм ээ үгээр дамжуулаад өнөөдрийнхөө цагийг ингээд дуусгая. Тэгээ үнэхээр өнөөдөр бүгдөө итгэмжит сайн магтагдсан, сайшаагдсан боол айдал эзнээс өгөгдсөн альва зүйлс бүгдөө үнэнч байж, дуулууртай байж, эзний хүслийг биелүүлэхийн төлөө өөрсдийн амьдралыг зориулцгаая. Тэгээ энэ өдөр ч гэсэн магадгүй эзнээс бидэнд өгж байгаа бага зүйлийг бид баг гэж гололгүй, чамлалгүй үүний үр өгөөжийг бүтээж асар их ашиг олох тэр гайхамшигтай мэрэгэн ухаан дотор суралцаж амьдарцгаая. Өдөр хамтаа залбирцгаая. Их эзэн минь танд талархаж байна, танд баярлалаа. Тэгээ энэ цагийн төлөө талархаж байна. Алдар магтаалыг танд өргөё. Их эзэн минь тэгээ та өргөжлүүлэн бидний удирдах өгөөрөө. Тэгээд өнөөдөр бас үнэхээр бид итгэмжид сайн боолон энэхүү сургаалаар дамжуулан бага юмд итгэвч бид нар бас итгэмжтэй байхад мань та бидэнд тусалж өгөөрэй. Бага зүйл дээр ч гэсэн эзэн та үнэхээр итгэмжид байсны төлөө хариулдаг бурхан, шагнадаг бурхан, өрөөдөг бурхан учраас би таньда талархаж байна эзэн минь. Тийм учраас үнэхээр бурхан минь та бидний бас үнэхээр та тэр зүрх сэтгэлийг маань, хандлагыг маань харахыг хүсэж байгаа учраас эзэн бид өнөөдөр хэн нэгэнд өгөгдсөн том зүйлсийг яагаад надад өгдөөгүй болдоо гэж харах бусаар надад өгөгдсөн бага зүйлсийг бас үнэхээр эзэн надад өгсөн гэсэн тэр итгэлээр үүнийг бас аривжуулж чин сэтгэлээсээ хандаж бас үүнийг тийм ээ үнэхээр үүнээс бас ашиг бүтээхэд мөн та бидэнд тусалж өгөөрэй эзэн. Тэгээд эзэн минь үнэхээр тандаа талархъя. Учир нь та бидний өрөөдөг, шагнадаг, ивэдэг агуу бурхан нь та билээ. Алдар магтаалыг өргөж бидний эзэн Есүсийн нэрээр даатхан залбирч байна. Амен. Амен. За эзэн та бүдгийг их болтугай.